За төр хувийн хвшлийн түншлэл гэж сүүлийн үед бид их ярих боллоо. За гэхдээ яг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа төслүүдээ бодиттой явж байгаа төслүүдээ нэг Батарбек надад нэрлж өгөөч гэж нэгдүгээр төсөе. Хоёрдугаарт нь энэ төрөөгөө хүүхдэд төмөр үлгэе гэж та бүхний яриаг сая сонслоо. Нийслэл юугаар оролцох юм гэхээр тодорхойгүй байна гэх юм. Хууль эрх зүйн орчин гинэ ганцхан. Яг энэ төр хувийн хвшлийн түншлэл нэрэн дор одоо энэ бид нар гой форум хийдэг штэ тий. Бүгд гой говцлал ухаантай хүмүүс гарч ирж лекц уншаал. Тэгэл модератор панелистүүд гал ингээд бүгд суучаал. Тэгээ бид нар нэг санамж өчгөө зурдээ компаниудтай. Тэгээ санамж өчгийн биелэлт ерөөсөө байхгүй. За 2 жилийн өмнө Улаанбаатар хотын форум гэж зохион байгуулагдсан. Тэгэл зогсоолтой холбоотой нэг муу компаниг авчраал зайлвал нэг 5-3 төгрөг гаргаал ивент итгүүлнэ. Тэгэл нөгөөдөл нь итгээд орчин. Тэгээд төрийнхөө өөрсдөө алга болчдөг шүү дээ. Ер нь одоо хувийн бизнесүүд чи хилээд байгаа шүү дээ. Төртөө ойлголцох хэцүү байна гэдэгт л төр хувийн хвшлийн түншлэгээд ингээд юм түүхий төслүүд оруулж ирэх юм. Энд ямар ч тодорхойгүй юм биш шүү дээ. Тэгээд энэ юун тодорхой байгаа надад хэлж өгөөч. Тэгээд хот юугаар оролцох нь тодорхойгүй юм бол бүхэл бүтэн иргэдийн хурлаар юм нэг дураараа юмнууд оруулж ирдэг одоо болоо. Төр хувийн хвшлийн түншлэлийг хариуцсан газар байна. Улаанбаатар хөгжлийн корпорац байна. Үндсэндээ төр хувийн хвшлийн түншлэлээр юу ч хийж чадахгүй л шүү дээ бид нар. Шүүмжилж гин гэж битгий бодоорой. Яг төр хувийн хвшлийн түншлэлээр та нар юу хийж байгаа? Тэрийг асууя. Дараагийн дугаарт нь даваа талын орлогч ярьж байна. Тендерээс илүү шалгаруулалт явуулнаач гэх шиг. Гэхдээ тендерээс илүү шалгаруулалт явуулах юм бол ямар амьтад нь орж ирж төр хувийн хвшлийн түншлэлээр юу н ажил хийх юм? Хувийн хвшлээ яаж дэмжихээ эхлээд тодорхойлоо. Түрүүн тэр дөлгөөн хэлж чинь зөв шүү дээ. Хувийн хвшилчийн үндсэндээ бол тодорхой ашиг олох гэж л орж ирнэ. Төр өөрөө зохицуулалтаа тодорхой их хэрэгтэй. Жишээлбэл дөрвөн улирлын хүлэмж хийх гэж байгаа бол төр нь ийм байна. Хувийн хвшил нь ийм байна гэж зааж орж ирж ядаж энэ иргэдийн хурлаараа оруулж ирж болдгоо мó. Хизээ болтол одоо ийм төрөөгүй хүүхдэд төмөр үлгий шиг ийм төслүүд та нар оруулж ирэх юм бэ. Зүгээр л нэр яваад байна шүү дээ. Гой нэр. Төр хувийн хвшлийн түншлэл гэж байгаа. Тэг яг төр хувийн хвшлийн түншлэлээр хийгдэж байгаа ямар төслүүд хэдүүвтэй яаж явж байгааг та бүхэн надад хэлэх хэрэгтэй. Төлөөлөгч нарт Улаанбаатар хотыг нь хэлэх хэрэгтэй. Одоо ингээд энэ аягуул ярьсаар байгаад дөнгөсөй 4 хэлэлцүүлэг орно гэж байна. 4 хэлэлцүүлгээр орох юм бол наах чинь бидний бүрийн эрхийн хугацаач дуусчихна. Та нар өөрсдөө ажиллаа өгч чинь. Нэг төсөл эхлүүлчихэд даваадлаач байхгүй, Батарбекч байхгүй, төмөр төмөөч байхгүй ингээл алга болно. Дэмийг жоохон бодиттой хараа нөхдүүдээ. Намайг одоо нэг шүүмжилж гин гэж хурал зөвлөгөөн дээр битгий бодоорой. Энд чинь бас нэг үнэн зөвийг чи хэлж ажил төрлийг чинь сайжруулдаг хүмүүс байхгүй бол бүгд нэг намынхаа ингээд нэг хүнжилдээ орчихсон. Энэ зөвөө манай энэ оруулж ирж байгаа хүмүүсийн зөвөө эднэр маань ухаантай гадаад сургууль төгссөн мондог хүмүүс гээд хитрхи их та нар яагаад вэ шүү. Хитрхи их одоо нэг тийм цаасан дээр амаараа юм ярьдаг л болоод байна. Өглөө шуурхаа дээр Улаанбаатар хотын дарга хэлж илэн шүү. Нэг юма дуусгачаад ядаж дараагийн юма эхлэе л да. Нэг юма дуусгачаад дараагийн юма эхлэе. Тэгэхгүй болохоор ингэж дандаа юм нэг юм хоосон мөрөөдлийн юм уу эсвэл бол компанид итгэл найдвар өгсөн хувийн аж ахуйн хөгжүүд бөө юм болно эн чин зураг хөрөг гаргана 5-3 цаасаа өрнө. Тэгэл та нар дээр ирээл гацсан шүү дээ. Бид нар өөрсдөө ямар хандлагатай байгаа вэ? Тэр энэ дээр тодорхой хариултууд авъя. Ахиж ийм хоосон төсөл оруулж битгий ирээч тэхүү. Тэгэж гуй. Тэгээ энэ дээр бас ахиж ийм төсөл оруулж ирэх үү 40-ыг оруулж ирэн ч гэх шиг. Тэгээ 40 ийм орж ирээд 4 жилийн дараа гэхэд бид нар ахаал ийм цаас яриа сууж шин. Тэг энийг л бодиттой асуух хэрэгтэй байна. Хэдүүлээ жоохон амьдралд бодиттой хандахгүй бол хитрхи л их тийм цаасны гоё презентац гоё видео үзсээр хагаад энэ хэдэн жил дуусах гээд байна л да. Тэгэхээр миний энэ асуултнуудад тэр төр хувийн хвшил түншил хариуцсан нөхдүүд бүгд хариулж өгөөч. Та нар яг төр хувийн хвшлийн түншлэлээр ямар төслүүд хэрэгжүүлж байна вэ гэж. За Улаанбаатар түншлэл төв дээр болохоор нийтдээ 24 төсөл төрүүдийн судалгаа шинжилгээнүүд нь хийдэг явж байгаа. За үүнээс болохоор
яг өнөөдрийн байдлаар болохоор 13 төсөл хөтөлбөрийн урьдчилан үнэлгээ хийж дууссан байна. За бүрэн шинжилгээг болохоор 6 төслөөр хийж дууссан. За 2 төслийг ерөнхийдөө эцсийн байдлаар гэрээ сонгож олруулалтын процесс руу оруулж ирсэн байж байгаа. Тав хүний сайн мэдэх болохоор 7-5 дугаар сахилгаан станцын төсөл байж байгаа. 4 хвшлийн дэмжлэлээр хийгдээд за одоо холбогдох ажлууд ингээ хийгдээд явж байгаа. За нөгөөх нь болохоор хог шатаач эрчимч үйлдвэрлэх төсөл байсан. Харамсалтай нөгөө урж тэтгэл дээр нөгөө шүүхт хандсан учраас шалгарсан компани маань ерөнхийдөө татгалзсан хариугаа өгсөн. За энэний дагуу бид бүхэн бас сая 3 сард болохоор дахин сонгож олруулалт 2 сард дахин сонгож олруулалтын зарласан байж байгаа. За энэ хүрээнд одоогийн байдлаар нийлдээ сонгож олруулалтын хүрээнд 2 аж ахуйн нэгж одоогийн байдлаар оролцох хүсэлтэд илэрхийлсэн байгаа. За 3 сарын дунд хүртэл ерөнхийдөө энэ сонгож олруулалт маань ингээ явна гэдгийг та бүхэнд хэлье. За мэдээж эрг та бүхний хэлж байгаа зарим зүйлүүдээр санал нэг байгаа. Мэдээж эрг энэ болохоор судалгаа тооцоололтой байх ёстой, санхүүгийн өгөөжтэй байх ёстой. За нөгөө талаас болохоор тодорхой төвшөнд хууль эрх зүйн хүрээнд явах ёстой. За бид бүхэн бол ягаад та бүхэнд танилцуулж байна гэхээр энэ төрийн хвшлийн түншлэлийн тухай хуулийн 11-ийн 4 дээр болохоор жагсаалтыг заавалжгүй нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал батлах ёстой. За энэ хүрээндээ бид бүхэн бол төсөл хөтөлбөрүүд болохоор төр талаасаа болон хувийн ишл талаасаа оруулж ирсэн саналыг та бүхэнд танилцуулаад энэ болохоор нийгмийн эдийн засаг болон Улаанбаатар хотын хэрэгцээнд шаардлагатай болохоор нийцэж байна гэдэг талаас агуулгаараа бид бүхэн тодорхой хэмжээний судалгаа шинжилгээ хийгээд энэ хүрээндээ та бүхэн танилцуулаад хэрвээ оруулаад цаашаа ингээд процессын дагуу явуулъя гэдэг эрхийг л та бүхнээс авч байгаа. За энэ хүрээндээ болохоор урьдчилан шинжилгээ, бүрэн шинжилгээ, уралдаан сонгож олруулалт гэдэг энэ процессуудын дагуу та бүхний саний тавьж байгаа асуудлууд маань илүү тодорхой гэрэн дээр юу тусах юм, яг газараар орох юм уу, татвараар хөнгөлөх юм уу, за нөгөө талаас ажлын байр нэмэгдэх юм уу, нийгмийн ач холбогдол яг юу юм, эдийн засгийн хувьд яг ямар хэмжээний өгөөж өгөх вэ гэдэг нь маань өөрөө техник эдийн засгийн үндслээр болон холбогдох судалгаа шинжилгээгээр тодорхой болж гарч ирсний дараа та бүхэнд бол бид бүхэн за энэ компанидаар яг ийм асуудлууд үүслээ, энэ компани одоо шалгарах боломжтой юм байна гэдэг талаар эцсийн байдлаар ажлын хэсэг гарч тодорхой хэмжээний шалгууруудыг бүгдийг танилцуулна гэдэг хэлмээр баярлалаа. За төмөр төлөөлөгчийн асуултанд хариулъя. Цэцэг дарга 1-р болгож даваадлаа. За хуулийн дагуу жагсаалтаараа орж ирэх ёстой учраас танилцуулгууд хийгээд урьдчилсан шинжилгээ хийгдэж байгаа. За дэлхийн нийтийн одоо сүүлийн 60 жилийн чиг хандлага бол ерөөсөө л англи хэлэндээ PPP буюу Public Private Partnership гэх төрлийн түншлэл болсон. Өнөөдөр Туркид Стамбулын 3 дугаар нисэх буудал дэлхийн хамгийн том нисэх буудал өнөөдөр төр хөвшлийн түншлэлээр хувийн хвшил зарлаа гаргаад хийж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ дэлхийн нийтэд батлагдсан олон улсын жишг хувийн хвшил өөрсдөө бизнесийн төлөө гаргадаг дээр төр оролцохгүй зүгээр дэмжиж өгж хамтарч ингэж явдаг л ийм л олон улсын загвар. Тэгээ хуулийнхаа дагуу төрийн ажил бичиг цаасаар явдаг. Бичиг цаасаар бид нэр хуульдаа нийцүүлээд уралдаан сонгон шалгуулалтаа зарлаад бичиг баримтаа нийцүүлээд үлдэх ёстой. Ийм учраас бид нар төр хөвшлэр хувийн ишлүүдийн санаачилж байгаа нийгмийн болон дэд үтсийн ач холбогдолтой төслүүдийг дэмжиж урдсан шинжилгээг нь хийгээд цаашид бүрэн шинжилгээ, техник эдийн засгийн үндэслэлийг хийгээд тэгээ эрдэнэ төлөвчтэй хурлаар дэмжигдэж зөвшөөрөгдвөл бид нар уралдаанд сонгон шалгуулалтын зарладаг ийм процесстэй явж байгаа. Харин энэ үйлчлэлийг бол ер нь хөнгөвчлөх, хялбаршуулах ийм бол шаардлагатай. Энэ дээр бол төмөр төлөөлөгч хэлж байгаа бол маш зөв. Бид нар энийг аль болох хурдан явах юм процессын хувьд бол хөнгөвчлөх ийм шаардлагатай байж байгаа. Жишээлбэл энэ дахин төлөвлөлтийн ажил чинь дандаа л төр хувийн хвшлийн түншлэлээр л явж ш. Төр нь өөрөө хууль эрх зүйнээс тэр айл эрхүүдтэй нь очиж тохирж өгөөд жишээлбэл ашиглалтын шаардлага анхахгүй орон сууц. Тэгэл хувийн хвшилтэй боломжийг нь олгоод хувийн хвшилтний ашиг орлогоо олоод тухайн амьдарч исэн хүмүүсийнх нь амьдрах орчныг сайжруулаад ингээл явж байгаа. Би бол яг ийм ажил хийж байгаа учраас хамгийн их сайн дэмждэг. Гол нь яг бид нар бүтэлтэй юм л оруулж ирье л гэж би санал хэлээд байгаа. Тэгээ Батарбек бол 24-өөс 2 явж байна. Нэг нь бол болох гэж байна. Нэг нь бол бүтлгүүт сайхаа зарлана л гэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм бодит юм л би хүсээд яриад байгаа маа. Та нарын ажилд хэрэгтэй үднээс. Хэдүүлээ төр хувийн түншлэлээр ажлууд эхлэх юм бол компаниудаа аж ахуйн нэгжүүдээ сайн дэмжих ёстой шүү. Тэгэхгүй бол дэлхийн нийтийн чиг хандлагыг ойлгож байна. Гэхдээ яг тэрэн шигээр явмаар байна. Цаг харсаар байтал. За ингээд санал болгоод дуусгая дааш.